За соён гэгээр ба танин мэдхүү гэсэн ийм одоо цуврал лекцүүд бэлдэж за танд бүхэнд одоо танилцуулахад бэлэн боллоо. За энэ лекцүүд ямар утгатай, ямар зорилготой гэдгийг би товчхон бас тайлбарлая. За ер нь нийтэд нээлттэй 10 ширхэг нэг лекц уншихаар төлөвлөсөн. За яагаад гэвэл хүмүүсийн асуултуудад бас хариулъя гэж бодсон. За ялангуяа имэйлээр, Facebook, блог гэх мэтлэн одоо интернетээр хүмүүсээс маш их асуулт ирдэг. За тэр асуултуудад бас нийт нэг хариулъя гэсэн ийм нэг зорилготой. За нөгөө тэгүр ер нь одоо оюутан залуучууд болон ялангуяа одоо энэ амьдралд орж байгаа танин мэдхүү энэ хорвоо ертөнцийн мэдлэг боловсролтой анх одоо учирч байгаа залуучуудад ер нь энэ мэдлэг гэж яг юу юм бэ? Энийг бас нэг тайлбарлах. За нөгөө тэгүр оюутан залуучууд болон 10 жилийн сургуулиудад одоо багшилдаг багш нарт бас ерөнхийдөө өнөөдөр орчин үед яг 21 дугаар зуунд мэдлэг бас ямар төвшөнд очиж чад байна вэ? Мэдлэгийг өнөөдөр юу гэж ойлгох вэ? Хүүхэд залуучуудад танин мэдхүү яаж хүргэх вэ? Ер нь манай нийгэм яаж одоо соён гэгээрэлд очих вэ? За энэ талаар бас нэлээд эдэн зүйлийг энэ лекцүүдээр хэлхийг зорьсон. За мэдээж одоо сонирхсан иргэд жирийн одоо ажил хөдөлмөрөө хийж яваа, гадаадад амьдарч байгаа ийм одоо Монголын иргэд бол бас их сонин асуултууд тавьдаг. Монгол орны хөгжлийн тухай зарим нь сэтгэл зовсон иймэрхүү асуултуудад бас хариулъя гэж одоо энэ лекцүүдээр төлөвлөсөн байгаа. За ер нь гол нь ингээд лекцүүдээ бэлдэж яхад за ер нь сүүлийн одоо 3-4 жил ихтэй сургуулиуд болон одоо хөдөө орон нутагт лекцүүд уншиж за интернетээр залуучуудтай харьцаж байхад нэг ажиглагдсан зүйл бол ер нь Монгол оронд энэ сургууль хүмүүжүүлэх гэсэн ийм нэг гол одоо асуудал бол одоо хаягдсан мэрэгддэг. Ер нь сургууль хүмүүжил айл гэрт ч 10 жилийн сургуульд ч нийгэмд ч за сүүлд одоо ихтэй сургуульд ч гэсэн сургууль хүмүүжил бол явагдахгүй байна. Тийм учраас бид нар энэ сургууль хүмүүжүүлэхийг дахин одоо ярих болохоо болцсон юм байна. Энэ соён гэгээл таны мэдхүн хүрээ. За яагаад бид нар өнөөдөр сургууль хүмүүжүүлэх ярих ёстой юм? Гэвэл юмыг зөв сурах. Тийм. Буруу сурах, зөв сурах. Тийм. Алдаатай биш. За нөгөө тэгвэл зөв хүмүүнч ерөнхийдөө нэг тийм хүн болох юм асуудал чинь биднэрт маш их одоо төвхтэй удаа явагдаж шүү дээ. Ер нь ихтэй сургуулиуд болон энэ тийм залуучуудад лекц уншаад ярилцж яхад тэр хүн болох процесс ерөнхийдөө зогссон байна. Харахад би галбар өндөр том биетэй одоо биологийн хөгжил явагдсан ч гэсэн за тарих ухаанд бол тэр хүмүүнжих хугацаа одоо маш одоо удаашралтай байна. За энэ талаар бид нар бас энэ лекцүүдийн хүрээнд ярина. За мэдээж одоо энэ төрх гадаад төрх ярьж байгаа яриа бодож байгаа бодол бүх зүйл одоо тэр хүн төрхөд одоо ойртох ёстой. Эндээс ч бид нар одоо маш их одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр явж байна. За эндээс бид нар одоо салж соён гэгээр ёстой. Ер нь соён гэгээр гэдэг бол эцсийн эцэст одоо бид нар хүн чанартал ойртож амьтан чанараасаа л холдно гэсэн үг шүү дээ. За лекцийн тухай нэг товч тайлбарлахад юм байна. За лекцийн цаад зорилго эцэст бид энэ 10 лекцийг сонссны дараа тийм үү ямар одоо төвшөнд очих вэ? Гэвэл альва асуудлуудыг бас нэг зөвөр шийдэж чадах. Шийдэх. Тэр одоо маш чухал. Бид нар олон зүйлийг буруу шийдэж байна. Буруу шийдэл гаргаж байна. Яах ч юм тийм. Маш их одоо бид нар их яарах юм. Монгол уул нь тайван байх хэрэгтэй гэтэл маш их яардаг. Хурдан одоо сураад л хурдан одоо мэдэж аваад л хурдан амжуулаад л тэгэл одоо дараагийн ажилд орох гэдэг. Эсвэл бол хийж хурдан дуусчихад амрах гэдэг. Гэтэл мэдлэг болсоор таны мэдхүү соён гэвэл бол маш удаан тогтмол ийм одоо явагдах үйл явц. За бидэнд ямар асуудлууд өнөөдөр яг тулгарч байгаа юм. Яг өнөөдөр биднэрт яг тулгарсан Монголын нийгэмд ажиглагдаад байгаа зарим асуудлуудыг би бас энд хэлье гэж бодож байна. За зарим хүмүүс бас шинэ сонин байж магадгүй. За зарим хүнд одоо
талчрахалтай байж мэднэ. Гэхдээ л бид нар одоо бүх зүйлийг ил гаргаж ярих хэрэгтэй. Тэрнээс далд одоо нуугаад байж болохгүй. Нуух гэдэг бол ерөнхийдөө булгаатай учраас л нууж ийн гэсэн үг шүү дээ. Тий. За ер нь бид нар ертөнцийг үзэл гэж одоо маш буруу ойлголттой байна. Ер нь бол монголчууд бид нар бүгдээрээ ертөнцийг үзэх үзэл ерөнхийдөө адилхан байх хэрэгтэй. Тэрнээс бид нар олон орноос цугласан олон үндэстнүүдийн амьдарч байгаа биш шүү дээ. Ганцхан л Монгол угсааны юм хүмүүс амьдарч байгаа учраас бидний ертөнцийг үзэх үзэл адилхан байх хэрэгтэй. За хоёрдугаар би угаасаа ийм гэж ер нь хүмүүс маш их ярих дуртай. Ялангуяа залуучууд багшаа би ер нь ийм одоо ингээд өөрчлөхгүй дээ гэдэг. Тэгээ тэр бол ер нь маш том алдаа. Бид нар бол угаасаа биш. Ер нь цаашдаа би ингэж хөгжинэ гэсэн тийм төлөвлөгөөтэй амьдралаар амьдруу гэсэн ш. Одоо ингээд зогсон байдалд орж болохгүй. Амьдрал бол ер нь улс орны түүх ч гэсэн дандаа хөгжил дэвшлийн одоо үйл явц байх хэрэгтэй. Тэрнээс зогсоо эсвэл буцаад одоо ухарсан одоо үйл явц байж болохгүй. За ийм болов одоо бидний нийгэм улс маань одоо хөгжихгүй зогсоо байдалд орно гэсэн үг. Тэр энийгт одоо хинч хүсэхгүй байх. За бүх юм харьцангуй гэж одоо олон хүмүүс сайн муу сайхан муухай зүйлсийг ингээд утгыг нь алдуулцдаг. Тийм сайн бол санаараа л байна шүү дээ. Сайн зүйл хизээч одоо харьцангуйгээд муудчих гэж байж болохгүй. За худлаа зүйл одоо харьцангуй гэж байгаа үнэн болчих тийм боломж байхгүй. Судлаа бол худлаа, үнэн бол үнэн. Тэгэхээр энэ хорвоод харьцангуй зүйл гэж хааж байхгүй. Энэ бол зөвхөн монгол үгийн нэг хэрэглгээний алдаа юм шиг байна. За дорны гүн ухаан гэсэн ийм одоо асуудлууд маш их ярих боллоо. За дорны гүн ухаан одоо зарим хүмүүс бурхан шашны гүн ухаан ч шиг ийм зүйлс бол байхгүй. Энэ бол хүн төрөлхтөнд нэг л гүн ухаан байгаа, нэг л мэдлэг байгаа, нэг л тань мэдхүү байгаа, нэг л сан гэгээл байгаа шүү дээ. Одоо Япон, Америк хоёр, Хятад, Герман хоёрт ялгаатай танин мэдхүү, ялгаатай соён гэгээл гэж байхгүй шүү дээ. Хоёулаа л адилхан ном уншиж байгаа. Хоёулаа л адилхан одоо хорвоо ертөнцийн талаар ойлголттой байгаа шүү дээ. Тийм. Тэрнээс одоо бид нар дорн өрнө гэж одоо газар зүйн ийм ялгаа бол гаргаж болохгүй. Яг нь бидний түүхэн зарим ялгаанууд бол бий. Гэхдээ өнөөдөр энэ даяарчлагдсан глобал одоо ертөнцид бид нар одоо ялгах ямар ч боломжгүй болцсон. Өгдөл одоо адилхан хөгжлийн төлөө явна шүү дээ. За иймэрхүү асуудлуудыг би бас ярих гэж бодож байгаа. За нөгөө төгөр хүн төрөлхтний танин мэдхүүн болон мэдлэгийн түүхэнд ерөөс суралцсан. Одоо бид нар тийм үү арга бүлэг яриад ч юм уу одоо бөө бурхан шашаа яриад одоо ингээд суугаад тахтаа биш. Зан заншил яриад одоо уламжлалж ясгүй юм сайхан одоо ёстой артам шүү бид нар гэл ингээд одоо сайхаар нэг магталцаа суугаад тахтаа биш. Гол нь бид нар юмыг мэддэг, танин мэддэг болчих юм бол алдаа баг гарна. Буруу үйлдэл хийгдэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь хүн төрөлхтний мэдлэгийн түүхэнд энэ одоо лекцүүдээр суралцах болно. За нөгөө төгөр ерөөсөө бид нар хүн төрөлхтний мэдлэгтэй танилцсан, хүн төрөлхтний танин мэдхүйтэй танилцсан, хүн төрөлхтний соён гэгэрэлтэй танилцсанаа гэдэг чинь хүн төрөлхтний философитой танилцсан гэсэн үг шүү дээ. Яг бол энэ хүн төрөлхтний бүхэл хөгжлийн үйл явц чинь философийн одоо номоор л явсан байна шүү дээ. Тэгэхээр бид философийн номгүйгээр энэ танин мэдхүү соён гэгэрлийн асуудлыг ойлгоход одоо боломжгүй. За ганц хоёр асуултууд бас бид нар одоо тавих хэрэгтэй. За яагаад одоо юм би асуултууд тавьж байгаа юм бэ? Ер нь нийгмээ ингээд хараад нэг зарим нэг тийм нэг асуух ёстой хариулт шаардсан юм одоо зүйлс нилээд байна. За нэгдүгээр мухар сүсэг. Ер нь бол бид нар энэ мухар сүсэг бол хаа сайгүй байна. Тийм зүгээр одоо мэрэгжил дээрч байна. Бүр одоо их сургуулийн математикийн багш ч одоо мухар сүсэгтэй байж байгаа жишээтэй. Тийм. За нийгмийн салбар тэр чигээрээ мухар сүсэг байх жишээтэй. Тийм. Түүх одоо арга бүлгийн нэрийн дор, философи нэрийн дор, гүн ухаан нэрийн дор мухар сүсгийн хичээлүүд маш их орж байна. За энийгээ бид нар нэг шийдэхгүй болохоо хэлчихье. Тэр байтугай одоо төрд одоо мухар сүсэг маш их байна. Одоо төрийн ажлыг одоо мухар сүсгээр хийх гэдэг. Тий одоо би одоо улс төрд нэр дэвших нөө тийм миний одоо сайд одоо болоход юу одоо хэрэгтэй аль хурдан хилээд өгөөч гэсэн одоо ийм мэдлэг боловсрлоор төр улсын ажлыг явуулах биш мухар сүсгээр янз бүрийн лам бөөгөр хамаг одоо ажиллаа хийх гэсэн одоо ийм одоо мухар сүсгийн үйл явдал одоо төрд бол маш их байна. Нийгэмд маш их байна. Ихтэй сургуулиуд за цаашлах юм бол одоо шинжлэх ухааны академи хүртэл тэр чигээр одоо мухар сүсгээ дүүрэн байна шүү дээ. За энэ бол маш их харамсалтай. Тийм учраас бид нар нийгмийг бүрхсэн энэ мухар сүсгээ салах хэрэгтэй. За хоёрдугаар энэ парапсихолог гэдэг энэ хүмүүс бүр ичиг ярьсан хүмүүс. Парапсихолог гэдэг одоо энэ зарим хүмүүс бүр ийм ярьж ш одоо хан цөмлөө явчихдаг хүмүүс байдаг гэж. Тэгээд одоо энэ бето ханыг ер нь юуш цөмлөх явуулах шүү дээ. Тий. Одоо цөмлөх гээд очих юм бол
Тухаараа мөргөл одоо тэгэл дух хавдал гэсэн үг шүү дээ тийм. За энэ эзотерик юм л бол одоо ингээд юм ясалгал хийсэн ажил хийхээс ерөнхийдөө зогцсон өөрөө өөрийгөө олж өөрөөтөөгөө танилцж би хинбэ гэдгийг мэдхийн оронд хааны газар 7 хоногор юм уу 2-7 хоногор энтгэг яваад ч юм уу эсвэл хөдөө гараад ч юм уу өөрийгөө ерөөсөө зөв нэг машин техник засаж байгаа юм шиг хурдан засчихсан юм одоо хүмүүс байна. За энэ бол маш аюултай. Хүн бол хүний энэ психологийн сэтгэлийн энэ асуудлууд бол тийм амархан арилгахгүй. Юугаар арилгахыг л мэдлэг боловсролоор танин мэдхүүгээр өөрийгөө ойлгож өөрийгөө нээж л бид нар асуудлыг шийднэ үгээс биш бид нар гадуур яваад хүнд мөнгө төлөөд хувийн асуудал хийж шийдэгдэхгүй. Хувийн асуудлыг хүн өөрөө шийднэ. Үүнээс энэ эзотерик болон энэ бясалгалаас бид маш одоо холоор явах хэрэгтэй. За ертөнцийн эзэнгээд энэ шашны урсгал маш их орж ирж байна. Тийм. За энэ шашны урсгалууд биднэрт хүмүүнлэгийн моралын одоо этикийн ийм одоо зүйлсийг ярихаасаа илүү тарих угаах, өөрийнхөө улс орн руу залуучуудыг авч явах. За ялангуяа одоо охтуудыг их сонирхсан ийм бурхны нэртэй, шашны нэртэй ийм байгууллага бол Монгол орны болон одоо зүүн аймагаас хавал баруун аймагт хүртэл одоо маш их байна. За эндээс бид нар яаж салах вэ? За бөөл ам нарын асуудал одоо дахиад гараад ирлээ. Тэгээ одоо социализмын үед уулын бөөл ам нарын асуудлыг бол тайхан шийдсэн байсан. За гэтэл өнөөдөр одоо эдгээр гарч ирээд бидний мэдлэг боловсрол цаашаа хөгжиж маш их сааттай байна. Тэгэхээр энэ бөөл ам нарын асуудлыг маш их одоо уран шийдэж тэдний өөрсдийнх нь хувийнх нь тэр сүм хийдэн ажлыг хийлгдэг. Монголын нийгэмд орж ирж бидний нийгмийн амьдралыг боснуулдгүй тийм одоо болох хэрэгтэй байна. Бөөнөр ч гэсэн одоо бидний нийгмийн асуудал, хувь хүн, гэр бүл, ээж аав, өрөө хүмүүсийн одоо асуудлыг хүртэл одоо бөөнөр хурж ирж шийдээд нийгэмд маш их тийм одоо хор уршигтай байна шүү дээ. Энэ үнийг бид нар одоо асууж залгуулах хэрэгтэй. За дараагийн нэг асуулт бол энэ ид шид ерөөсийн зүйлд маш их одоо итгэж байна. За ялангуяа одоо яг мэдээж одоо хөгшин настай хүмүүс хорвоогийн эцэст хүрээд ирэхээр ид шид ерөөсийн юм итгэх ер нь их тийм сэтгэлийн их тийм тавгүй болчдөг. Залуучууд одоо ингэж одоо ид шид ерөөсийн зүйлд итгэх хэрэггүй. За насан турсан хүмүүс ажиллаа хийж байгаа эргүүд бол бүрч одоо идэж шид ерөөсийн зүйлсээс одоо татгалзах хэрэгтэй. Ер нь бол 21 дугаар зуунд бол ид шидтэй юм гэж байхгүй болсон. Ерөөсийн зүйл гэж байхгүй болсон шүү дээ. Ерөнхийдөө одоо танин мэдэх бол ер нь бүгдийг мэддэг болсон шүү дээ. Зүгээр яг мэдхгүй зүйлс би. Гэхдээ юу мэдхгүй вэ хүртэл одоо мэддэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр ид шид ерөөсөөс ер нь холоор явах хэрэгтэй. Тийм эзэж болохгүй дээ. Ялангуяа одоо залуучууд шалгалтанд явах ч юм уу гадаад руу явах мэдлэг боловсралтай өөрийгөө жоохон ядраах, өөрийгөө жоохон ажил хөдөлмөрт зүтгүүлэх ч юм уу иймэрхүү биеинд одоо нэлээд тийм сэтгэлд болон биеинд ийм ядаргаатай төвхтэй хүндрэлтэй ажлууд хийхэд ирэхээр шууд вирусын аргаар юм уу ичидээр одоо тэрийг шидчих гэдэг. Тэгэхээр юм хүн ер нь зорилгодоо биш тэр замдаа чухал гэдэг чинь. Тиймээс хүн юм сурах гэж явж байгаа тэр хүндрэлтэй тэр их төвхтэй үйл явц чинь хүний тархийг хөгжүүлдэг шүү дээ. Тэгэхээр энийг бол мартаж болохгүй. Тийм ч учраас 4 жил, 5 жил ихтэй сургууль сурдаг, 10 жил одоо ерөнхий сургууль, боловсролын сургууль сурдаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар мартаж болохгүй. Хэрвээ ичид вирусын зүйл байдаг гэж байсан бол одоо 10 жилийн сургууль сураачих юу, ихтэй сургууль сураачих юу тий. Одоо шууд нойрны шагнал аваад юм үстэй. Вирус гэж байдаг бол. Тэгэхээр тэр зүйл байхгүй. За эндээс одоо бид нар одоо асуултуудаа эхэлж цаашгаа явна. За энэ бол зүгээр манай нийгэмд байгаа нэг юм бараан үзэгдлүүд. За энийг бол шийдэхэд бол нэг тийм төвхтэй биш. 4-5 жилийн дараа шийдчих болох асуудлууд. За социализмын үеийн тэр нэг жоохон мэдлэг болсод яагаад устчихгүй би гайхдаг. Тэгээ социализм бол ерөнхийдөө тийм муу зүйл биш байсан. Хүн төрөлхтний философийн онцлогтой социализм гэдэг демократизмтай адилхан. За гагцгүй Монгол оронд одоо социализм хэрэгжихдээ боломж их бага байсан. Яг бол бид нар өөрснөө хоцрогдсон баргаж боолын нийгмээс орж ирсэн шүү дээ. Бид нар яг феодалын нийгэм гэдэг хэлдэг. Ер нь бол одоо манжийн үеийн баргаж боолын нийгэм байсан шүү дээ. Феодалын нийгэм байсан бол бид нар ядаж гар үйлдвэртэй байх байлаа шүү дээ. Мануфактуртай. Тэгэхээр тэр нь байсангүй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө боолын нийгмээс шууд энэ мэдлэг боловсролын энэ их өндөр хөгжилтэй социализмын тэр хөгжил төвшил рүү орж ирэхэд
мэдээж алдаатай зүйлс нэлээд гарсан. За тэгэхээр учраас бид нар социализмаас татгалзах одоо шаардлага байхгүй байсан. Уул нь социализм ойлгох хэрэгтэй байсан. Уул нь сайн одоо боловсронгуй болох хэрэгтэй байсан. За гэх мэтлэнгийн ийм одоо асуултуудыг бид нар энэ лекцүүдээр ярилцсанаа. За дараагийн асуулт оръё. За ер нь энэ соён гэгэрэл гэж юу хэлээд байгаа. Тийм. Яг соён гэгэрэл гэдэг бол бас л хүн төрөлхтний ойлголт. Тийм. Хаал бол хаана яригддаг зүйл. За англи хэл дээр би биччихсэн байгаа. Enlightenment гэж биччихсэн байгаа. Ерөнхийдөө enlightenment гэдэг бол гэгэрэх, за өглөө гэгээ орох гэсэн одоо үг. Харанхуй бүрэнхий байжгаад гэрэл гарахаар харагдахгүй байсан юмуд харагдаад эхэлдэг шүү. Тэгэхээр хүн гэгэрнэ гэдэг чинь хардггүй байсан, ойлгодгүй байсан, мэддэггүй байсан. Тэр зүйлээ яах нь хараад эхлэхийг л соён гэхэлэх юм байна шүү. Үүний тулд яах ёстой хүн мэдлэг боловсролтой болох ёстой. Тийм. Мэдлэг боловсролтой болохгүй бол бид нар яг л хуучнараа хэврэл үлдэнэ гэсэн үг шүү. Тийм. За мэдээж соён гэгээр бол ерөнхийдөө хүн өөрөө л жоохон бодож эхлэе ч дээ. Тий жоохон бодож суу, жоохон бод. За мэдлэгтэй хүн ба мэдлэггүй хүн хоёрыг ялгаж чаддаг болчдөг байхгүй. Соён гэгээр жоохон бодоод юмыг ингээд хүн ойлгодог болоод ирэхээр энэ хэн мэдлэгтэй, хэн мэдлэггүй юм гэдгийг мэддэг болчихдог. Тийм учраас мэдлэггүй худлаа залтай сэргэлэн нөхдөдөд залдуулдаг байхгүй. Хүний хүүхэлтэй болохгүй шүү дээ. Тийм. Худлаа юмд итгээд одоо тархиараа газар шахахгүй шүү дээ. Тэгэхээр соён гэвэл маш их хэрэгтэй. За соёл боловсрол мэдлэгээр л гэгэрэл гэсэн үг шүү дээ. Тийм. За таны мэдхүү хоёр дахь том одоо бидний ярих хэрэгтэй асуулт. За таны мэдхүү бол ерөнхийдөө л мэдлэгийн онол. Бид нар яаж мэдлэгт хүрэх юм? Мэдлэггүй байжгаад маргааш жилийн дараа 5 жилийн дараа мэдлэгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр энэ мэдлэгтэй болох процесс. Хүндрэлтэй мэдлэг бий, хөнгөн мэдлэг бий, тий. Амархан мэдлэг бий, маш хэцүү мэдлэгүүд байгаа. Тэгэхээр тэр мэдлэгийн онолд суралцах. За мэдлэгийн онолд суралцаад ирэхээр ямиг зөв таньдаг болчих юм, буруу таних биш. Cognition. За зөв мэддэг болчих юм, knowledge. За ингээд мэдлэг судлах бүр одоо хүндрэлтэй мэрэгжил рүү бас орж болно. За тэр бол олон улсын хэллэгээр science. За соён гэгээр мэдээж шашинтай одоо зөрчилдөн. Яг л бид нар чинь шашинтай байжгаад одоо соён гэгээрлэр шашнаас одоо холдно шүү дээ. Тийм. Яг л бид мэдлэгтэй болчиход шашин чинь хоцрогдсон харагдаад эхэлнэ шүү дээ. Бид нар чи гэгэрч учраас. За шашиндаа өөрт бас гэгэрл байдаг. Тэрийг бас мартаж болохгүй. Гэхдээ шашны дотроо гэгэрл болохоос биш нийгэм төр ус тэдний гэгэрл бидэрт ямар ч хамаагүй. Буддын шашны хүн буддын шашин дотроо буддаагаараа гэгэрч болно. Гэтэл бидний нийгэм чинь ажил хөдөлмөр хийж хамтран амьдрах нийгэм шүү дээ. Энэ дотор буддагийн гэгэрэл ямар ч хамаагүй шүү дээ. Тийм. Нийгмийн гэгэрэл, соёлын гэгэрэл бидэрт байж байгаа. Тэгэхээр шашны гэгэрэл, соён гэгэрэл хоёрыг хооронд ялгах хэрэгтэй. За таны мэдхүү рүү ороод ирэхээр дахиад шашинтай зөрчилдөд ирэх. Ер нь бол яг буддын шашинч байдаг юм уу? Бусад шашнууд бол 400-500 жилийн өмнө бол хүн төрөлхтний бас төш тулгуур болж явсан. Бас тэд нэлээд зүйл мэддэг байсан. Хүмүүст мэдлэгээ тараадаг байсан. За өнөөдөр одоо хоцрогдсон буддын шашны мэдлэг, христийн шашны мэдлэг бүгд хоцрогдсон. Тэд нар одоо мэдлэг ярих шаардлагагүй. Тэр мэдлэг ярьж чадахчгүй. Мэдлэгийг хаана ярих вэ? Мэдлэгийг мэрэгжилтэй нөгөө сайенсийн хүмүүс л ярьж шүү дээ. Нөгөө knowledgeтэй хүмүүс л ярьж шүү дээ. Нөгөө cognitionтэй хүмүүс л ярьж шүү дээ. Нөгөө философитой хүмүүс л мэдлэг ярих болохоос ш. Шашин өнөөдөр бас нийгэм рүү орж ирээд мэдлэг ярьж ерөөсөө болохгүй. Физик, математикийн талаар шашин, буддын шашин ямар ч ойлголт байхгүй шүү дээ. За манай зарим нь шашин бол тоон ухаан гэж маш олон одоо мэдлэг ихтэй энэ төр гэдэг. Энэ бол том алдаа. Энэ бол эндүүрэл. Энийг бол одоо засаж залруулах хэрэгтэй. Шашин бол шашнаа л ярих нүхээс биш математик ярих одоо шаардлагач юу, чадахч юу. За тийм учраас өнөөдөр бид мэдлэгийн одоо хүмүүс маш хэрэгтэй байна. Тийм бид одоо арга барил бурхан шашин бөөнараас салж мэдлэгтэй мэдлэгийн мэрэгчлээ тийм хүмүүс хэрэгтэй. За мэдлэгийн мэрэгчлээ хүмүүс манай нийгэм дутагдаад байна шүү дээ. Тийм учраас энэ бүх улс төрөөс ахуулаад бүх одоо 10 жилийн сургууль хүртэл бүх салбарууд мэдлэгийн мэрэгчлээ хүн байхгүй болсон. Мэдлэгийн мэрэгчлээ хүн гэдэг чинь хоёр төрлийн хүн байгаа шүү дээ. Нэг нь сайенсийн хүмүүс байгаа. Сайенс бидний нөгөө шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Сайенсийн хүмүүс. Нөгөө нь
философч. Философч чинь мэдлэгийн хүмүүс шүү дээ. Тэднээс философи одоо юу гэдгийг мэддэг хүмүүс гэсэн ойлголт шүү дээ. Хүндрэлтэй танин мэдхүү философоос гаралтай. За, философи, сайенс хоёр бол хоёулаа мэдлэгийг тээж явдаг. Хоёулаа адилхан мэдлэгтэй. Гагцхүү философи бол мэдлэгийг асууж сайжруулж явдаг. Сайенс бол мэдлэгийг хөгжүүлээд улам нарийсгаа явуулдаг. Энэ хоёрын онцлог. Тиймээс танин мэдхүү ерөнхийдөө эхлээд философи дээр байдаг. Дараа нь нарийсаад салбар руугаа хөгжөөд сайенс руугаа хөгжиж явчихдаг. За, философиг манайхан яг гүн ухаан гэж орчуулад байдаг. Уул нь бол зөв мэдлэгт дурлах шүү дээ. Мэдлэгт дуртай хүмүүсийг л философч гэдэг шүү дээ. За, сайенсыг манайд бол шинжлэх ухаан гэж орчуулад байдаг. Уул нь бол сайенс гэдэг чинь баталгаатай мэдлэг. Би түрүү хэлсэн психологи, социологи гэх мэт, математик, физик гэх мэт сайенсийн энэ олон салбарууд бүгдээрээ философоос тасраад гарсан байхгүй. За, философийн одоо бидний танин мэдхүү мэдлэгт дурлж явдаг энэ хүн төрөлхтний түүх бол философийн түүх. За, энэ түүх яаж явсан? Энэ түүх яаж явсан гэвэл нэгдүгээр ерөөсөө энэ төрөлдлөөсөө гарцгаая. Бид маш их төрөгдөж байна. Шалгахгүй бэлэн зүйл шууд үнэмшээд авах юм аа. Тэгэхээр энэ үнэмшлээсээ яаж гарах вэ? Зөв юмд яаж үнэмших вэ? Үнэн юмд яаж үнэмших вэ? Энэ хоёрыг яаж ялах вэ? За, философийн хоёр дахь одоо том асуулт бол энэ оюун судлал. Хүний энэ оюунлаг яаж болох вэ бүгдээ? Яаж мохор цэцгээс олж оюунлаг болох вэ? За, цааш нь бидний ухаан гэж юу юм? Одоо Монгол далд ухамсар гэдэг алдаатай юм яриад байдаг. Уул нь энэ хүний ухаан л та. Энэ ухааныгаа яаж хөгжүүлэх вэ? Бидний энэ ухаан дотор бодол, сэтгэл, мөрөөдөл, хүсэл, төсөөлөл энэ бүгд яаж байршдаг юм? Бид нар эднэрийг яаж ялгадаг юм? За, цаана бодол судлал. Философи бол маш их одоо боддог тийм одоо мэрэгжил. Яаж бодох юм? Логикийн хувьд абстракт, конкрет олон бодлууд байна. Энийг одоо ялгаж сурах. За, сэтгэлгээний судлал. Сэтгэл гэж юу? Сэтгэл гэдэг бол бидний нөгөө баяр хөөрөх. Дурлаж одоо хайрлах. Нөгөө тал уурлах, уцаарлах, хорсох, үзий ядах. Энэ сэтгэлийн бүх хөдөлгөөнүүдийг одоо судлах хэрэгтэй. Энэ бол сэтгэлгээний судлал. За, нөгөөх нь бидний мэдрэмжийн судлал. Бид нар энэ хамраараа, нүдэрээ хараад, хамраараа үнэрлээд, чихээрээ сонсоод, амтлаад энэ мэдэрсэн энэ бүх мэдрхүүнүүдэд яаж ямар үгээр тайлбарлах юм? Бидний мэдрэмжүүр таарсан үгнүүд байх хэрэгтэй. За, ийм одоо мэдрэмжийн судлал. Ихэмсэн энэ одоо судалгааны ажлуудыг бол философи өнөөдрийг хүртэл одоо 2500 жилийн турш хийж иржээ. За, Монгол орны хувьд өнөөдөр философи ямар байдал юм? Энэ оюун судлал, бодол судлал, сэтгэл судлал, мэдрэмж судлал. Философид ерөнхийдөө энэ оюуны судлал бол манад бол яг явагдахгүй байна. Ерөнхийдөө философи гэхээр хэнд ч хамаагүй, ямар ч хэрэггүй. За, зарим хүмүүс бол бүр философиг хийсвэр гэж хэлж байна шүү дээ. Энэ бол том алдаа. За, философи бол хоосон зүйлийг хоосон биш шүү дээ. Философич жинхэнэ барьцтай энэ хүн төрөлхтний чи хөгжүүлсэн биш шүү дээ. Физик, психологи гэх том социологи гэх том сайенсийн салбарууд философоос гарч ирсэн биш дээ. Тэгэхээр чи энэ чи одоо хоосон зүйл мөн үү? Хэнд ч хэрэггүй зүйл мөн үү? За, зарим хүмүүс ямар ч ойлгомжтой мэдээжийн зүйл гэдэг. Тийм ойлгомжтой зүйл гэдэг. Ёстой тэгвэл алдаа болно. Тийм. Ойлгомжгүй зүйлсийг ойлгомжтой болгохын тулд явж байгаа шүү дээ. Бүх зүйл ойлгомжтой гэвэл одоо энэ хүн төрөгцөл гэсэн үг. Хорвоо ертөнц танин мэдхүү гэдэг бол төвөгтэй шүү дээ. Тэр тухайн ном унших хэрэгтэй, мэдлэг суралцах хэрэгтэй. За, мэдээжийн юмыг төвөгтэй тайлбарладаг гэдэг. Тэгэхээр бид нар хорвоогийн хамгийн чухал асуудал тэр мэдээжийн гэж байгаа зүйлс чинь маш их нэрийн байдаг байхгүй юу? Жишээлбэл мэдээжийн гэдэг чинь хайр дурлал мэдээж юм уу? Хайр дурлал гэж юу юм гэхэд хүн хэлж чадах уу? Үхэл мэдээж юм уу? Үхэл гэж асуухад мэддэг хүн байна уу? Амьдрал мэдээж юм уу? Амьдрал ерөөсөө юу юм гэж асуухад хариулж чадах хүн байна уу? Мэдээж асуултаа амьдрал. Гэх мэтлэнгийн ийм одоо зүйлсийг бол бид нар энэ лекцүүдээр одоо ярилцаж тодорхой болгоно.
За философиг ерөнхийдөө хүндрүүлдэг яшигтай гэдэг мэдээж нь тийм. Мэдээж амьдрал гэж юу вэ гэдэг асуултыг асуугаад түнд хариулна гэдэг бол маш хэцүү. Хүндрүүлэхээс өөр арга байхгүй. Ер нь хүндрэхээс ч өөр арга байхгүй. Хүндрэхгүйгээр одоо хөнгөн шингэн амьдрал байхгүй шүү дээ. Тийм. Ер нь бэрхшээлээс зугатах хэрэггүй. Тийм. Барьж аваад одоо хийж үтэгэлж холоо дээ. За түрүүний хэлсэн одоо сайенс тийм үү? Одоо психолог, социолог гос ахуулаад биолог, физик, математик маш олон компьютер гэл ингээл одоо сайенсийн салбарууд байна шүү дээ. Энэ олон сайенсийн салбар. Уул нь хүн эдгээр бүгдээрэнд нь сурцах ёстой. Дааж бидний амьдрал богинох учраас энэ олон мэрэгжил сурцах боломжгүй. Гэхдээ ядаж нь 2 3-т нь суралцах ёстой. Ганцхан мэрэгжил сурна гэдэг бол бас харамсалтай асуудал. За манайд одоо энэ сайенс яаж явагдаад байна? Манайд энэ психолог, социолог, философи, физик, математик яаж явагдаад байна вэ? Манайд ерөнхийдөө танин мэдхүү мэдлэгээ тараахаасаа болно. Мэдлэгт дурлахаасаа ихүүгээр зүгээр цол авах. Цол хөрөнгөний асуудал болоод идэв. Цолтой болох гэдэг. За. Зарим хүмүүс болохоор сайенсыг гадаадад очиж жоохон сурчаад хурж ирээд энд яах вэ? Зүгээр мэдэн хийрэл. Тийм. Тэгээд тэрүүрээ мөнгө аваад суух. Хүмүүс заахгүй. Хүмүүс мэдлэгээ хүртээхгүй. Зөвхөн ганцаараа мэдэн хийрэл хүнд юу ч хэлэхгүй. Ямар ном уншихч зөвлөхгүй. Ингээл одоо 2 сугаа авчиа суугаад идэг. Ийм одоо гадаад яваад ирсэн одоо маш олон хүмүүс байна. Америкт яваад ирсэн, Германд яваад ирсэн, Японд яваад ирсэн, Өмнөд Солонгост яваад ирсэн ийм хүмүүс одоо мэдлэгийг одоо бусдад тараахгүй байна. За шинжлэх ухааны доктор, боловсролын доктор гэсэн ийм одоо утгагүй цолнууд гараад ирсэн. За энэ цолнуудаас бид нар хурдан салах хэрэгтэй. Америк яваад ирсэн хүн мэдж байгаа. Тэнд ганцхан PhD гэдэг л одоо докторийн цол байгаа шүү дээ. За яг уу хятад болон Орос орнууд коммунизмыг байгуулах гэж явах тэр үедээ одоо 40 50 онд шүү дээ. Боловсролын доктор, шинжлэх ухааны доктор гэсэн цолуудыг гаргаж ирж байсан. Гэхдээ тэд нар чинь тухайн үедээ өөр зорилготой байсан байхгүй юу? За өнөөдөр манайд шинжлэх ухааны доктор, боловсролын доктор гэдэг бүр хоцрогдчихсон тэр цолнуудыг одоо ярьдаг болсон. За эндээс одоо бид нар татгалзах хэрэгтэй. За ерөнхийдөө яагаад профессор болоод байгааг мэдэхгүй. Нэг л олон профессор байна. Гэтэл профессор хүн чинь мэдлэг хүн тарах хэрэгтэй шүү. Мэдлэгийн хэмжээгээр профессор болох хэрэгтэй шүү. Одоо ийм мэдлэгтэй хүн, ийм мэдлэгтэй хүний хоёрын ялгаа байх хэрэгтэй шүү. Гэтэл манайд ийм мэдлэгтэй биш, ийм мэдлэгтэй хүн профессор болсон юм чинь. Энэ бол одоо аяж усгийн зүйл. За тулгамдсан асуудлууд өнөөдөр яг Монголын одоо нийгэм ингээд хараад ажиглаад оюуны одоо оюунлаг нүдээр харахад бид нар яг үндэ ихэд соён гэгэрүүлэгч даалга. Хаач хинч соён гэгэрүүлэхгүй. Зөв соён гэгэрүүлэгч цолтой соён гэгэрүүлэгч нэр гарчигтай тийм хүмүүс бол олон байна л да. Аягтай хүмүүс. Хаалал одоо соён гэгэрлийн одоо зурагтын нэвтрүүлэг болох. Гэтэл яг тэр зурагтын нэвтрүүлгийг үзээд яг соён гэгэрүүлэхэд өөрийгөө нэрлээд байгаа хүмүүсийг сонсохоор тэнд ямар ч соён гэгэрүүлэг үнэр алга. Амтч алга. Тэр яах? За нөгөөдөөр ерөнхийдөө философийн мэргэжил сурсан олон улсын хэмжээндний одоо тийм философч хүн бас алга. Гүн ухаантан философч гэдэг одоо өөрсдөө нэрлсэн тийм хаягтай хүмүүс бол одоо дүүрэн байна. 100%-аар. Гэтэл яг яриг нь сонсохоор яг бичсэн номыг уншихад философитой ямар ч хамаагүй. За энэ бол одоо хоёр дахь одоо том бидний одоо эмгэнэл болчиход байна. За танин мэдхүн ойлголттой профессор цолтой хүмүүсээс алга. Ерөнхийдөө залуучуудыг их сургуулийг танин мэдхүн ордон болгож чадаагүй шүү дээ. Тэгэхээр танин мэдхүн биднэрт маш их дутагдж байна. Бид нар ерөөсөө танин мэдхүн одоо хямралд орсон. За энэ одоо төрөлдлүүдээсээ бид нар одоо гарах шаардлагатай. За хийх ажил бол маш олон байна. За бид одоо юу хийх ёстой вэ гэвэл ирэх одоо 2 3 жил бид нар бол энэ лекцүүдийг одоо үргэлжлүүлсээр байгаа. Хамгийн сүүлд бид нар төрөлдлөөсөө гарсан байх хэрэгтэй. Бид нар хуучнаасаа салах хэрэгтэй. Хоцрогдлоо орох хэрэгтэй. Одоо юм л бол зан заншил уламжилт яс гэдгийг одоо болох хэрэгтэй. Харин зан заншлаа шалгах хэрэгтэй.
чинь болж байна, энэ чинь болохгүй. Ялгаж салах хэрэгтэй. Уламжлалт ёсоор шинжлэх хэрэгтэй. Бид нар уламжлалт ёсоо гээл нэг газараа бах байдгаараа байгаад иж болохгүй шүү дээ. Чинь хөгжил дэвших ёстой шүү дээ. Тэгэхээр уламжлалт ёс бас шинжлэгдээд явах ёстой. За ерөнхийдөө түүхэн орманууд одоо бичгээ зогсоох хэрэгтэй. Одоо бодит ормануудыг бичдэг гэсэн. Монгол хүний амьдралын орманууд, нийгмийн тухай орманууд, энэ улс төрчдийн тухай орманууд одоо бичихгүй бол бид нар хит их одоо түүхэл ярьсан ийм одоо түүхийн одоо ийм одоо юу гэдгийг ийм донтой болчиход байна шүү дээ. Эндээсээ бид нар хурдан салах хэрэгтэй. Ер нь түүхч гэж ямар хүн хэлдэг вэ гэхээр газар дээр нь очиж хараагүй сурвалжлагчийн сурвалжлага гэж хэлдэг шүү дээ. За энэ дөрвөн мөртөд унссан одоо 10 жилийн боловсрол багтай юм бол дөрвөн мөртөд унссан ийм одоо хүмүүс бол нийгэм маш их садаатай байна. Одоо тэр чинь соён гэгээр л танин мэдхэд саад болоод байна шүү дээ. Энэ яруу найрагчд. Ялангуяа Монголын яруу найрагчд. Тэгээ эндээс одоо бид нар салах хэрэгтэй. Ер нь бидний хийх ажлууд дотор гол нь бид нар боловсралгүй бүх зүйл явагдаад байна. Боловсралтай болоё гэсэн. Ингээд бүгдээрээ соён гэгээр л танин мэдхүн ийм одоо 10 ширхэг одоо лекцээ танилцсан байна. За эхний лекцийг ингээд үгээр одоо өндөрлөё.